Жил бүрийн шинэ жилийн баяраар айл бүрийн зурагтаар гардаг хэдэн ч удаа үзсэн уйддаггүй цөөн кинонуудын нэг бол яхаа аргагүй гэртээ ганцаараа кино. Дус киноны гол дүрийн баатар болсон адтай сэргэлэн жаал хүү Кевний дүр бол бидний сэтгэлд мөнхөрч чадсан маш гайхалтай дүр гэдэгтээ хинч маргахгүй байх. Энэ дүрийг бүтээсэн жүжигчнийг Маклай Калкин гэдэг бөгөөд Буржгар үст охины дүрээр алдаршсан Шерли Темплийн халааг авсан хамгийн алдартай бага насны жүжигчин хэмээн нэрлэгддэг төдийгүй Холливуудад хамгийн анх удаа $1,000 цалин авч үзсэн бага насны жүжигчин юм. Ердөө 4 наснасаа эхлэн жүжиглж эхэлсэн түүний авьяас үнэхээр түрэмбэл байсан боловч 14 наснда тэтгэврт гарч амьдралын буруу замаар туучиж эхэлсэн төдийгүй Майкл Джексонтэй тогтоосон хачин харилцаагаараа олонний хил амны бай болж хар тамхинд живж цагдаад баривчлагдж 6 сарын дараа нас барна гэдэг дүгнэлттэй хүртэл нүүр тулгарсан юм. Ингээд энэ удаад Маклай Калкин жүжигчний галзуу хулган мэт амьдралын түүхийг ярьж өгөх болно. Маклай Калкин 1980 оны 8-р сарын 26-ны өдөр Нью-Йорк хотод Кит Калкин болон Патриша Бентрафт нарын 7 хүүхдийн 3 дахь нь болон мэндэлсэн. Хүүхдүүд нь ажиллаж эхлэх хүртэл Калкины гэр бүлийн санхүүгийн байдал маш тааруу байсан ба жижигхэн орон сууцнд амьдарцгаадаг байснаас гадна нойлын өрөөг нистэй оцвол ямар ч хаалгагүй хүүхэд өсгөхөд таата бос орчинд өсцгөөсөн. Маклай Калкин маш алдартай болсныхаа дараа хүртэл гэрийнхэн буудан дээр унтаж духгүй орчинд амьдарсан хэвээрээ л байсан аж. Хэдий Калкины гэр бүлийн санхүүгийн байдал тааруу байдаг байсан боловч аав ээж нь Маклай болон түүний ах дүүсийг балетын сургуульд хичээллүүлдэг байсан ба үүний гол зорилго нь 7 хүүхдээ алдартай жүжигчин болгоход оршиж байсан аж. Яагаад ингэж мөрөөдөж байсан нь бас учиртай. Хүүхдүүдийн аав Кит Калкин өөрөө жүжигчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд хит хитийн жүжигч туслах дүр бүтээсэн боловч амжилтанд хүрэх нь битгий хэл шившиг болоод дуусч өөрийнхөө мөрөөдлийг орхиж оронд нь хүүхдүүдээ жүжигчин болгохоор шийдсэн байдаг. Кит Калкин 7 хүүхдээ бүгдийг нь дүрийн сонгон шалгаруулалтанд өөрийн биеэр авч очдог байсан бөгөөд насны хүүсний хүүхэд байна гэд бараг л зах дээр бараа зарж байгаа мэт сонгон шалгаруулалтын багийнханд хүүхдүүдээ санал болгоод зогсчихдог байсан. Түүний 7 хүүхэд дундаас Маклай төрмөл авьяастай хүүхэд байсан бөгөөд жүжигчин болох гараагаа 4 наснда эхэлж шалгуулсан бүтээл бүртээ тэнцэж дүр авдаг байсан. Ийхүү Маклай Калкин 1984 оноос эхлээд тасралтгүй жүжиглэж гэр бүлээ тижээдэг орлогын их үүсвэр нь болоод байлаа. Хүүг хамгийн алдартай болгосон дүр нь Uncle Buck киноны Майлз Расселийн дүр байсан бөгөөд түүний жүжиглэх ур чадвар нь уг киноны зохиолч, найруулагч Джон Хажест бүр маш өндөр сэтгэгдэл үлдээж гэртээ ганцаараа киноны гол дүрийг олж авах замыг нь үнэхээр сайн засаж чадсан байдаг. Гэртээ ганцаараа киноны зохиол бичигдсэн түүх баг зэрэг сонирхолтой. Uncle Buck-ийн найруулагч Джон Хажес Uncle Buck киногоо дуусгаад гэр бүлээрээ аялалд явсан бөгөөд энэ үедээ золтой л өөрийнхөө 10 настай хүүг мартаад аялалдаа явчихаагүй бөгөөд үүнээсээ санаа аваад хэрвээ 10 настай хүүхэд гэртээ ганцаараа үлдчихвэл ямар байх байсан бол яах байсан бол хэмээн бодсоор байгаад гэртээ ганцаараа киноныхоо зохиолын санааг олж кино болгохоор шийдсэн аж. Джон Хажес кино зохиол бичиж эхэлсэн цагаасаа эхлэн гол дүрд хэнийг тоглуулахаа бүр маш сайн мэдэж байсан ба Маклайд зориулж зохиолоо хүртэл битсэн байдаг. Гэртээ ганцаараа киног хийгдэж байхад хин ч алдартай кино болно гэж найдаагүй байсан бөгөөд Маклай цалин болгож $100,000 л авч байсан юм. Гэвч тэдний буруу байлаа. 1990 онд гэртээ ганцаараа кино нээлттэй хиймэгцэл шуудхан л алдрын оргилд хүрч бокс офисын 1-р байрч жагсаж Маклай Калкин нэгэн шөнийн дотор Холливуудын бүр хамгийн алдартай бага насны жүжигчин болчихсон. Гэртээ ганцаараа киноны 1-р анги дэлхийд дахнаас нийтдээ хагас тэрбум долларын ашиг олж байсан түүхтэй. Маклай Калкин Кевнийхээ дүрээр Golden Globe Awards, American Comedy Awards, Young Artist Awards гэх зэрэг awardсуудад нэр дэвшиж алдар нэр нь пуужингийн хурдаар өсөж байсан боловч түүний хүүхэд нас тэр чигтээ алдагдчихсан. Гудамжинд таарсан хүн болгон л түүнийг таньдаг болсноос гадна зарим хүмүүс нь хүүгийн зүрх сэтгэлийн сэж хүүгсийг хайр найргүй дайх болсон гэдэг. Гэхдээ энэ бол юу ч биш. Хүү нь алдарчхын хэрээр Маклайгийн аав ээж хоёр түүнийг зүгээр л мөнгө болгож харах болсон бөгөөд аав нь хүүгийнхээ өмнөөс тоглох киногийн сонгож хүүгээрээ далайлган кино продюсеруудыг дарамтлах болсон. Яг үүнийхээ ячаар 1992 онд Холливуудын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 48 дугаар байранд хүртэл жагсаж байсан.
Зүгээр л хүүгийнхээ асран хамгаалагч байсны төлөө ийм нөлөө бүхий их хүн болсон гэхээр санаанд ч багтамгүй. Кит Калкин хүүгээ тоглуулах киногоо сонгохдоо агуулга зохиол гэх мэт зүйлийг огт тоодоггүй байсан ба зүгээр л хин их хэмжээний мөнгө санал болгон тийшээ хүүгээ аваад л оччихдог байсан. Маклай Калкины өөрийнх нь дурснаар бол тэрээр өөрийнхөө тоглох гэж буй киноны зохиолыг нь хүртэл унших хэрэггүй байсан ба аав ээж нь түүний хэлэх текстийг өмнөх өдөр нь чэйжлүүлдэг байсан тул дүрээ мэдрэх тал дээр асуудал нилээдгүй их тулгардаг байсан. Харамсалтай нь Маклайд гомдлох эрх юусоо байгаагүй. Кит Калкин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байсан ба хүүхдүүдэд зодож сэтгэл санааны дарамтанд оруулдаг байснаас болоод Маклай аавдаа юу ч хэлэх эрхгүйгээр амьдарч зүгээр л хэлснийг нь хийдэг байсан. Үүнийг түүний дүү жүжигчин Кэрен Калкин хүртэл баталсан байдаг. Уул нь Маклай Калкин аавтайгаа зураг авалтын талбарт очиж бүхий л цагаа хамтдаа өнгөрөөдөг байсан боловч тэд хизээж дотн байгаагүй. Зүгээр л 4 хоногны дунд хамтдаа гатсан танихгүй хүмүүс мэтэл амьдарцгаадаг байсан аж. Яагаад Кит Калкин хүүхдтэй ингэж ханддаг байсан нь бас учиртай. Дээр хэлсэнчлэн Кит Калкин өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадаагүй. Гэтэл Маклай ердөө 10 наснда түүний мөрөөдөж байсан амжилтаас ч илүү амжилтыг гаргачихсан учраас хүүдээ шууд утгаар нь атаархаж эхэлсэн. Маклай Калкин гэртээ ганцаараад тоглосноос хойш зогсоо зайгүй л кинонд тоглож байсан боловч аав ээж нь түүний олж байгаа орлогот сэтгэл хангалуун бус хിവэрэ байсан тул 1991 оноос эхлэн хүүгийнхаа кинонд тоглох ханшийг нэмж Миний охин киноноос 1.5 сая $1 цалин авахснаас гадна гэртээ ганцаараа киноны 2 дугаар ангийн цалин болгож 4 сая $1 хүртэл авсан. Азар Америкийн хуулийн дагуу насан туршаагүй жүжигчдийн цалинг эцэг их асран хамгаалагч нь дураараа бүгдийг нь үрэн таран хийх боломжгүй байдаг тул Маклай Калкин арай хийж бага зэргийн мөнгөтэй үлдсэн гэдэг. Маклай Калкин 1993 он хүртэл өдөр бүр шүд 110-аас олон цаг ажиллаж байсан боловч тус оноос эхлээд жүжигчний амьдралаа сайтгүр завсарлага авч амархыг хүсэх болсон бөгөөд аав ээжтэй энэ тухайгаа хэлж намайг энгийн хүүхэд шиг сургуульд явуулаад өгөөч хэмээн гуйх болсон. Харин аав ээж нь яасан гэж одоо ганцхан кинонд л тоглож хэмээн шахсаар хизээж гуйлтыг нь биелүүлж өгөөгүй. Түүний амьдралын түүх алдарт дуучин Майкл Жексоны амьдралын түүхтэй бүр маш ижилхэн байсан ба тухайн үед Маклайыг хамгийн сайн ойлгох хүн Майкл Жексон л байсан юм. Тийм ч учраас тэд насны зүрхтэй хэрнээ дотн найзлах болсон. Майкл Жексон өөрийнхөө хувийн орд харш мэт маш гайхалтай байшинд хүүхдүүдийг уурж тоглуулах дуртай байсан бөгөөд энэ дунд Маклай болон түүний дүү Кэрен нар байнга багтдаг байсан төдийгүй түүний гэрт орон дээр нь унтдаг байсан. Та бүхэн санаж байгаа бол Майкл Жексон нас барах хүртлээр бага насны хүүхэд уруу татаж бэлхэн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт буруутгах ирдэж байсан да. Яг энэ хэрэг гарч эхлэхдээ зэрэгцээд Калкины ах дүүсийг алдарт дуучны хохирогч болсон байж болзошгүй хэмээн үзэх хэсэг бүлэг хүмүүс гараад ирсэн. Тэглээч хүмүүс Майкл Жексон болон Маклай Калкин нарын найз нөхдийн харилцааг хизээч зүү утгаар нь хүлээж авдаггүй байсан. Ямар ч тач Маклай Калкин өөрөө ярихдаа Майкл Жексон түүнд ямар ч муу зүйл хийж байгаагүй хэмээн хэлсэн байдаг. Шуналтай аав ээжийнхээ балгаар Маклай бүр маш олон төрлийн жанрын кинонд тоглосоор байсан тул үзэгчид нэг ёсондоо түүнээс уйдаж эхэлсэн бөгөөд 1994 онд Ричи Рич кинонд тоглосноос хойш ажлын санал ирэхэ болж 14 наснда тэтгэврт гарчихсан юм. Яг энэ үедээ давхцаад аав ээж хоёрын салсан бөгөөд орлогын их үр дүр болсон Маклайыг хэн асрамжлах вэ гэдэг дээр маргаа өрнүүлж бөө юм болсны эцэст хүү харгас ааваасаа ангижран ээж дээрээ үлдсэн. Маклай Калкин кино урлагт эргэн орохын тулд 2003 онд Пари Монстер нэртэй кинонд дүр бүтээсэн боловч энэ кино нь бүтлгүйтэл болоод дуусчихсан. Гэсэн ч найдвараа алдалгүй 2004 онд Сэвид гэх киноны туслах дүрийг бүтээж карьераа бага зэрэг босгож чадсан байдаг. Хүүхэд насаа мөнгөөр сольчихсан Маклай Калкины өсвөр насны амьдрал маш ээдрийтэй байсан ба 17 наснда жүжигчин Ричел Майнертай гэрлэж 20 наснда салж 22 наснда гэрлэлтэд цуцлуулсан. Ер нь бол түүнийг анх хурмаа хийж байх үед нь аав нь маш их эсэргүүцэж байсан гэдэг. Магадгүй аавынхаа дургу хүрэх гээд маш залуудаа хүнтэй гэрэлтэн ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Ингээд ч болсонгүй насанд хүрсэн цагаас эхлэн Маклай Калкин өөрийнхөө имижийг жинхэнэ утгаар нь үгүй хийх болж
тамхи татаж, арх ууж, хар тамхинд гүн тонтох болж үүнийхээ улмаас нилээдгүй хэдэн удаа цагдаад баривчлагдаж 3 удаа 1 жилийн тэнсэн харгалзах ял $540 торгуул хүртэл хүлээж байсан. Тэрээр 2002-оос 2010 оны хооронд жүжигчин Мила Кунистэй үерхэж байсан ба Мила Кунисийн дурсснаар бол Маклай гэр бүлийн дулаан уур амьсгалд маш дуртай төдийгүй өдрийн 3 удаа хоол хийж хамт байгаа хүнээ халамжлах дуртай. Гэхдээ Мила Кунис жүжигчин хүн учраас хоолны дэглэм барих шаардлагатай. Тийм ч учраас хийж өгсөн хоолноос нь татгалзахад хүрч Маклай Калкины урам нь нилээдгүй хугарч хоцордог байсан аж. Ер нь Маклай Калкин болон Мила Кунис нарын хоорондын харилцаа тийм ч эрүүл байгаагүй бөгөөд таарамжгүй байдлаар дуусгуур болж салж байсан түүхтэй. Мила Кунисаас салсны дараа Маклай Калкины амьдрал тэр чихтэй нурсан мэт харагдаж эхэлсэн бөгөөд маш их турж эцэж хар тамхи арх хоёроос өөр зүйл ууж идэхгүй байгаа мэт харагдаж байлаа. Тийм ч учраас олон нийт түүнийг энэ байдлаараа яваад л байвал 6 сарын дараа үхнээ хэмээн уншилж олон сонин сэтгүүл энэ талаар бичих болсон. 100 сарын бодит бэлэг тэмдэг болчихсон шахуу жүжигчин ийм байдалд хүрсэнд хүн болгон л халаглан хүлээн авч байсан юм. Магадгүй энэ байдал өөрт нь ч бас мэдрэгдсэн байх л та. Тэрээр олон нийтийн дарамтаас ангид байхын тулд Парис лүнүүж тэндээ 4 жил амьдарч байгаад 2017 онд Changeland нэртэй кинонд тоглохоор буцан ирсэн бөгөөд энэ үедээ хамтран жүжиглэх жүжигчин буюу одоогийн хамтран амьдрагч Бренде Сунтай танилцсан юм. Бренде Сун нь түүнээс 8 насаар дүү бөгөөд мөн л Маклай Калкинтай адилхан бага наснаасаа эхлэж жүжиглсэн Child Star. Түүнийг Лондон Тифтний дүрээр нь маш олон хүн таньж байгаа байх. Ямар ч тач Бренде Сунтай танилцсан явдал бол Маклай Калкины хувьд хамгийн том аз завшаан байсан юм. Энэ бүсгүй түүний амьдралд орж ирснээр Маклай Калкины амьдрал зөв замдаа орж эхэлсэн бөгөөд 2021 онд том хүүгээ үлгийдэн авч талиагаач эгч Дакотогийнхаа нэрээр нэрлсэн бол 2022 онд 2 дахь хүүгээ үлгийдэн авцгаасан. Маклай Калкин хүүхдүүдэд төрөхөөс өмнө амьдралдаа бараг л буугаад өгчихсэн байснаас гадна хизээж хүүхдтэй болж чадна гэж боддггүй байсан талаараа ярьсан байдаг. Сонирхолтой байж магадгүй юм. YouTube дээр ярьсан зарим нэг сэтгэл зүйчдийн дүгнэлтээр бол Бренде Сун Маклай Калкины тутам мэдэрсэн гэр бүлийн хайрыг нь дүүргэж өгдөг. Биеийн хэлэмж нь байнга Маклайыг тайвшруулсан маягтай байдаг гэж. 2017 оноос эхлээд Маклай Калкины амьдрал карьер нь маш доктортой болж ирж байгаа бөгөөд нилээдгүй олон кинонд дүр бүтээж American Horror Story-д бүтээсэн Миккигийнхэн дүрээр олонний хайрыг ахин татаж чадаад байгаа. Мөн өөрийн гэсэн алдрын одтой хүртэл болоод амтсан. Маклай болон Бренда нар өөрсдийнхөө хувийн амьдралыг ихэд нууцалдаг бөгөөд ямар ч ажил Маклай Калкин өөрийнхөө аавтай харьцалгүй бараг л 30 жил болж байгаа. Мөн өөрийнхөө 2 хүүхдийг өвөөдөр нь хизээж аваачиж танилцуулахгүй хэмээн өөрөө ярьсан байдаг. Энэ удаагийн маань түүх энэ хүрээд өнгөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай. Сувгийн маань дэмжээ subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.